Хүмүүс чи ер нь дандаа л гэртээ нохоо моорл хийжээдэг шүү дээ. Тэгэхээр яагаад өөрөө энэ улаан чигийн орхог хийжээд юм бэ? Одоо энэ харагдаж байгаа үзэгчдэд тэр харагдаж байгаа бол ер нь бол ингээл гар мар дээрээ тавихлаар хөөхөн хамтаа. За яагаад тийжээж байгаа бол гол шалтгаан бол ерөөсөө л нөгөө хүнсний хог хаягдлал бууруулах, хүнсний хог хаягдлаараа гарсан нөгөө нэг ногоо жимсний хаягдлаараа бордоо хийх зорилгоор л тижээж. Яг юугаар тижээдэг вэ гэвэл нэгдүгээр нөгөө ногооны хальс те жимсний хальс за тэгээд хэрвээ будаага жоохон илүү агшаагаад тэгээ будаа үлдсэн байх юм бол тэрийг хийж болно, гоймонго хийж болно. Гэх мэтээр гэрээс гарч байгаа тэр хог хаягдлаа бууруулахын тулд за бууруулснаасаа үр дүн хамгийн гол нь бордоо гаргахын тулд хийж байгаа гэсэн үг. Манайхаас эхний үед бол жоохон будаа гоймон гардаг байсан. Гэхдээ одоо би яаж байгаа гэвэл хог хаягдал гаргахаасаа илүүтэй гарахгүй байхад анхаарч байгаа учраас хоолоо яг тааруулж хийдэг. Тэгээд манайхаас одоо ногооны хальс гардаг, жимсний хальс гардаг тий. Ногоо жимс гэхлээр төмөс, ловон за тэгээд өөр юуны хальс гэж болох хөдлөд шүү дээ. Хөдлөд энэ. Тий. Тэднэрийнхээ хальсыг бүгднгийн сайхан юу яагаад хальслаад тэгээд хадгалаа л гэдэг. Хадгалахдаа бол жоохон агаар ордог. Даавн уутан тэгээд паарн дээрээ эсвэл нөгөө нэг тавцсан дээрээ тавьчихдаг. Тэгээд тавьчингууд ч нөгөө чи хатж штэ. Хацангууд нь жоохон жижигэн хайслаад, жижигэн хайчлаад өгдөг. 7 хоногтой би болвол 2 хоололдог. Нэг хооллохдоо 400-аас 500 г хоол хийдэг. Ер нь бол нэг ийм чигээ улаан өөрийнхөө биеийн 50 одоо 2 уусны нэгтэй тэмцэх хэмжээний хоолыг иддэг гэж үздэг юм байлээ. Тийм учраас миний энд одоо хідэн чигээ улаан байгааг бол би мэдэхгүй байна. Анх бол 500 л авч ирсэн. Одоо л айгүйх болсон л та. Тэгээд нэг 400-аас 500 г хоолыг өгдөг. Байнга хутгах хэвээр ер нь бол хооллох болгондоо сайн хутгаж агаар оруулж явах хэвээр. Тэгэхгүй бол одоо бас янз бүрийн хоол хүнсний хаягдал хийснээс болоод өмхийрэх хөгжрөх магадaltaй учраас чийг бол 60-аас дээш ер нь 60-аас 70-ын хооронд чийг заавал байх хэвээр. Чийг байхгүй бол энэ чинь юун төлөө чигээ улаан гэдэг адим билээ өгч штэ хатаад. Одоо нэмж усалдаг гэсэн үг. Тий. Хооллох болгондоо усалдаг гэсэн үг. Усаа хийхдээ бол мэдээж шүүсэн ус хийдэг би. За зэвтэй ус хийгээд амтнаа өхүүлэхгүй тул тэгээд нэг хонуулцдаг тасалгаанда нэг хонуулцхаар чинь нөгөөдөг чинь тасалгааны температурт хэмтэй болчоод энэ маань даарахгүй эсвэл бүр амар халууцахгүй гэсэн үг байхгүй юу? Халууны хэмжээ нь бол 18-аас дээш байх хэрэгтэй гэж үздэг юм лээ. Гэтэ би бол 18 гэж бол хэлэхгүй. Ягаад тэгэхээр яг өвөл манай нэг өрөө жоохон сэрүүхэн байгаад тэгээд тэр жоохон хажуугаар нь ингээ цонх мохоо онгоолсон чи эдэр маань шууд үхчихилээ. Цөөрөөд. Тийм болохоор ер нь бол 20 хэмтэй дунджаар байхад бол боломжийн гэж үзэж байгаа. За огт хийж болохгүй жимс ногоо гэж бас байдаг. Сонгон, сармис, цитрусийн төрлийн жимсний хайлсууд тийм. Тэгээд мах сүүний бүтээгдэхүүн ерөөсөө хийж болохгүй. Харин бусад төрлийн буюу одоо нэг ногоо гэж хэлээд байдаг. Ногоо ургамал буюу дайлам, жимс те бусад тиймэрхүү төрлийн одоо бүр эсэглэн биш л гэсэн үг байхгүй. Эсэглэн биш тийм жимсний хальсыг хийж болно. Банаанд ер нь нэлээд дуртай, нэлээд хийддэг. Гэхдээ аль болох жижигэлж хийхгүй бол эдгээр маань жижигхэн амтан учраас те том хазаад идчихнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгээ өндөгний хальс хийж болдог. Өндөгний хальсаа бас маш сайн нухдаг. Ер нь бол өндөгний хальс чинь хөрсөнд маш их бордоо олдог, кальц өгдөг гэж хэлдэг. Кофений шаар манайх бол кофе уудаггүй. Тийм учраас би найзуудаасаа ч юм уу эсвэл одоо нэг кофе шопуудаас кофеныхаа шаарыг гуугаад авчдаг гэсэн үг. Тэгээд мэдээж амтны л юм чинь энд чинь жоохон байгалийн юм хэрэгтэй болоод идэг. Тийм учраас намар гудамжинд хотын гудамжнаас би нилээ их нэг навч түүгээд хадгалсан байсан. Тэрийгээ ингээд зунжангаа жоохон өвлжөнгөө жоохон өгсөн гэсэн үг. Тийм учраас эдгээр маань өхгүй бас нилээн их болоод байсан. Одоо би нэг жил гаруй тийжээж байна. Ер нь бол анх авахд энэ хайрцагны 3-1 байсан бол одоо баг 3-2 нь болсон байгаа зү тэ. Өргөхөд ч айгүй хүнд болсон байна. Тэр хугацаанд ингээ хөрс маань одоо айл өрх бүр ингээд хоол хүнсний хог хийдлээр бас ингээд ийм хийж болж байгаа юм байна. Тэгээд энэ хөрс маань одоо хөрс үсээд байна уу? Тийм үү үсээд байгаа. Бордоо гэсэн үг. Бордоо гэдэг чинь хөрсөнд тэжээл өгнөлөө гэсэн үг байхгүй юу? Одоо манай нийслэлийн хөрс энтер чинь дандаа ямар ч үржил шимгүү тийм нэг саарал
тийм сул болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чи ургамал ногоо урахгүй улам л бид нар одоо цементлэхээс өөр аргагүй ийм байдалд ороод байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор хөрсний тэжээл гэсэн үг байхгүй юу? Хөрсний тэжээл учраас ийм юм гараад ирэх юм бол энийг сайхан байшингийнхаа гадаач хасгаж болно те. Янз бүрээр ашиглаж болно. Зүг. Одоо орон сууцныхаа найл маань бол гадаа урт цэцэрлэг талбай дээр энэ хөрсөө тавьчих болох нь шүү дээ. Болно шүү дээ. Болно. Айгу жижигхэн хамтын юм чи мэдээж ингээл том хазаал идээл тэгэл бордоо болгоод байна гэж байхгүй. Ер нь бол 3-аас 12 сарын хооронд бордоо гаргадаг гэж үздэг юм байлээ. Гэхдээ энэ ингээд идээд энэ заяа. Идэл тэгээд одоо баасна гэсэн үг байхгүй. Баасна бордоо болдог. Өөрөө үхээд бордоо болдог. Хамгийн одоо байгальтай ээлтэй амьтаа. Ер нь бол би ингээд ийм амьтан тижээснээс хойш юу гэж бодож байгаа гэвэл энэ дэлхий дээр огт хэрэггүй амьтан гэж юусэн байдгүй юм байна. Үт хорхоо хүртэл байгальтай хэрэгтэй ийм л байт юм байна гэж ойлгоод байгаа. За ийм амьтан тижээхээр нэгдүгээрт одоо нэг хүнсний хаягдлаа бууруулахаас гадна хоёрдугаарт гэрт байгаа хэрвээ жоохон хүүхэдтэй бол одоо нэг харгас хэрцгий хүүхдүүд бас одоо болохгүй юм шиг байна лээ. Яагаад гэвэл эхний үед нэг үт хорхоо заваан гэж айгаад байдаг гэсэн хүүхэд маань одоо бол ямар хөөрхи ингээд алган дээрээ тавьдаг болсон. Хайрладаг болсон гэсэн үг байхгүй. Тэгэхээр айгу одоо нөлөө эрг үүрнүүл айгу их гарахаар юм байлээ гэж бодоод байгаа юм би. Зөв. Ерөн сүүлийн үед одоо ээжүүд маань их юм хийж байгаа сонсогдсон. Тэгээд яг энэ байгаль дээлтэй яг ийм хөрс шинээр бордоо бий болгож байна гэсэн үг юм байна шүү дээ. Чигний бодлоор. Тэгэхээр ингээд байгаль дээлтэй яг ийм зүйл хийж байгаа бас ээжүүд нэлээдгүй сонсогдсон. Таны хувьд бол ер нь хандлага ер нь хэр байдаг вэ хүмүүс ер нь одоо өстой айгүй өөрчлөгдөж байгаа. Тэгэл ер нь бол хардаа миний анзаарснаар ээж ямар байна? Ээж нар ч нэг хүүхэдтэй, гэр бүлтэй, нөхөртөө за тэгэл хамаатан саадаа ээж аав нартай ингээд нөлөөлөх чадвартай. Тэр судалгаа хийдэж штэ доор хаяж нэг 10 хүнд нөлөөлдөг эмэгтэй хүн гэж хэлээд байдаг. Тэгэхээр ээж нар ухаантай, чадaltaй, боловсралтай ямар байдیں۔ Тэ ийм байх юм бол одоо манай улс орон одоо хөгжөхөд сип гэл хөгжинэ гэж би бодоод байдаг байхгүй. Тэгсэн манай ээж нар одоо бол аггүй мондөг болцсон. Яаж байгаль дээлтэй амьдрах уу, тэ яаж зөв хүн болох уу гэл надад бол өстой айгу гэгээлэг тийм бүх юм сайхан болж бүтгэх юм шиг санагдаад байдаг. Энэ хорхооны бас нэг давуу тал нь болохоор яадаг вэ гэхэлэр би яг нөгөө тижээдэг бүр хүнээс нь асуусан чи одоо энд нэг шар ногоо юм гараад байгааз харж ийн энэ чинээс нь. За тийм ээ. Энэ шар ногоо юм болохоор вирус устгах юм билээ. Вирусыг чи барьж үзэх үү? За яах. За чиний бариад үзчихсэн шүү дээ. Одоо тэг энэ хөрсөө бас цэвэрлдэг гэсэн үг. Гэхдээ яг тэр хүн бол надад юу гэж хэлсэн бэ гэвэл вирус устгадаг энэ шар ногоон гарч байгаа юм эмийн журмаар ашигладаг гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи энэ амьтан ер нь бол хөөрхийн амьтан өстой айгүй хэрэгтэй л амьтан юм бэ нэлээ л гэж би бодоод байгаа. Тэгээд бордогийн хүмүүс яаж авах вэ гэж асуугаад байдаг. Энэ амьтан чинь хоолыг ингээд өгч штэ 7 хоногт 2 удаа ингээд хооллоод сайхан услаад тэгэнгүүт чинь доошоо хөрс рүү очиод хоолоо иддэг байхгүй юу. Тэгээд дээдэлтаа гарч иж одоо баадаг гэх юм уу да тий. Дээдэлтаа гарч иж баадаг. Тэгээд бордоо нь бол яг дээр хэсэгтээ ингээд буржгар болоод үлдчихдэг. Тэр хэсгийг аваад цэцэг ногоонд ашиглаж болно гэсэн үг. Яг хөө энэ үйлдвэрийн зориултаар ингээл нэх их хийж болохгүй ч гэсэн ахуй хүрээндээ хог хаягдлаа бууруулж болох бас нэг арга. За ёстой сонирхолтой бас их сонин юм байна. Тэгээ би урдан зүгээр сонсч ирсэн болохоос ш одоо тэ эзэгтэй нар маань ээжүүд маань яг ийм хийжсэн гэж сонсч ирсэн болохоос ш би ингээд нүдээр ер нь харж байгаагүй. Үнээр сонирхолтой байлаа. За ингээд үзэгч та бүхэн хог хаягдлын хүнсний хог хаягдлыг бас ялгаагүйгээс болж ямар хоромшигтай байдیں۔ Үүнийг ер нь яагаад ялах ёстой их үзэрдэн бид нар бас ялгах боломжтой юу? Энэ талаарх дараах мэдээллийг хүлээж авъя. Ахуйн хүрээнд гэртээ бордоо хийх чиг улааны тэжээг сонирхолтой ээжүүд, эмэгтэйчүүд байх юм бол одоо эхлээд энэ бордооныхоо савыг бэлтгэх хэрэгтэй. Энэ сав маань бол өөрөө тийм агаар ардан нэвтрдэг байх ёстой. Заавал модон байх шаардлагагүй гэдгийг та нар маань бас бодоорой. Хүнсний хаягдал бол өөрөө гэрээс гарч байгаа ахуйгаас гарч байгаа хой гэлээ нэлээ их хойг эзэлдэг, ихийн хойг эзэлдэг. Тэгвэл хүнсний хаягдал бол ингээд газар дийл хаягдгаараа агаартай эсэлдэж уралд ордог. Тэгээ метан нүүрс хүчлийг хий ялгаруулдаг. Ингэснээр одоо хөрсийг гүний усыг бохирдуулаад зогсохгүй дэлхийн дулаар л нөлөөлдөг байх нэ. Дэлхийн хэмжээнд бол одоо энэ нүүрс хүчлийн хий ялгарл бол ингээд нийтдээ одоо 8%
зөвхөн одоо хүнсний хог хаягдлаас гардаг байх нь. А энэ болохоор 70 тэрбум тонноор зөрчлөхийн жилд одоо дэлхий дээр ялгардаг. Энэ бол одоо хүн айл өрхүүд хүмүүс бол энэ хог хаягдлаа, хүнсний хог хаягдлаа бол бууруулах өөртөө одоо удирдах боломжтой боловч 8% бол энэ зөвхөн хүнсний хог хаягдлаас гардаг ийм тоо мэдээлэл байна. Одоо жишээл Монголд бол яг хүнсний хог хаягдлыг бол ангилахгүй байгаад байна тий. Тэгээ ер нь дөнгөж л хэлж ин иргэд маань өөрсдөө л би одоо даагаад гэх юм уу ингээд ангилж хэлж байна ердөө. Тэгэхээр гадаадын улс оронд ер нь хүнсний хог хаягдлыг нь хэрхэн яаж ангилдیں۔ Тэр талын мэдээлэл юу байна? Хог хаягдлаа бууруулж байгаа хамгийн сайн дуршлаг бол одоо бидний хамгийн ойр байдаг өмнөд Солонгос улс байгаа. Энэ бас л одоо одоогийн байдлаар бол хүнсний хаягдлаа 95% бууруулсан гэж үздэг. За энэ улс бол 1995 оноос хойш л одоо ингээл хогоо ангилах ажлыг бол иргэдийнхээ дунд зохион байгуулаад иргэд өөрсдөө санаачлаад ингээд ангилсаар явсаар хагаад 2005 онд одоо хууль батлагдсан байна. Тэгээ хууль батлагдаа хууль энээс хойш болохоор одоо яг албан журмаар ингээд бүх иргэд хогоо ангилдаг, хүнсний хаягдлаа ангилдаг. Ангилахдаа бол тусгай одоо био задралд ордог юунд гялгар хотод тэгээд энэ одоо төхөөрөмжөндөө хийдэг юм л та. Тэгээ энэ төхөөрөмжөндөө хийснээр бол одоо хүнсний хаягдлаа бортоо олгодог, малын тэжээл, амтны тэжээл болгодог, био төрш олгодог гэдэг ийм одоо үйлдвэрлэлийн процессд оролдог байгаа. Гялгар утга Монгол хөдөлгөөний пэйж дээр бол хүмүүс бид нар ингээд хатуу хог хаягдлаа ангилчлаа, тий лаз чилээ ангилчлаа. Тэгвэл энэ одоо нойтон буюу энэ хүнсний хог хаягдлаа яах вэ гэд асуудаг байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр нэгэн л бид нарт ингээд яг үйлдвэрийн төвшөнд ангилах боломжгүй, босруулах боломжгүй байгаа юм чинь. Хүнсний хаягдлаа бортоо олох замраа өөрсдөө гэрээ авах байхын төвшөнд ингээд ангилаад тэгээд хөрсөндөө болж агилах боломжтой. Улаанбаатар хотын хэмжээнд одоо айл өрхүүдээс гарч байгаа хог хаягдлыг бүтцийг судалсан ба одоо 2019 онд Азийн сан нийслэлийн цагирчийн ажлын албатай хамтарсан юм судалгааны баг гараад тэгээд айлуудын яг ямар хэмжээний хог гараад байна, тэр ямар төрлийн хог гараад ямар хэмжээр гараад байна гэдэг судалгаа хийсэн ба. Тэгэхэд бол бас хүнсний хог хаягдл бол бас хамгийн их байгаа юм л да манай одоо Улаанбаатар хотын хувьд улсын хувьд ч тэр байгаа. Тэгэхээр энэ хог хаягдлыг бууруулах ангилах зайлшгүй шаардлага үүсэж байгаа. Тэгээ энэ зорилгоор одоо Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтраад судалгааны төслийг бол одоо хэрэгжүүлж эхэлж байгаа. Тэгэхээр бол одоо ойрын хугацаанд бас бид нэр энэ асуудлаа үйлдвэрлэлийн шүүж шийдэж чадах байхаа гэж найдаж байна. Хууль эрхцээ хүрээнд бол ангилах журам бол батлагдсан байгаа. За орон сууцны хорооллын хувьд бол дахин боловсруулах хог хаягдал, шууд дахин боловсруулах боломжгүй булах зорилттой хог хаягдал, гуравт нь бол хүнсний зорилттой буюу одоо бидний хэлээд байгаа энэ нойтон хог хаягдлыг ангилна гэж журам дээр заасан байгаа. Гэр хорооллын хувьд бол эдгээр 3 төрлийн одоо хог хаягдлаас гадна үнсийг бас ялах хэрэгтэй. Үнсээр бол дараагийн одоо барилгын материалын дүүрэлт ч юм уу хийхээр бас ингэж судалгаа хийгдэж байгаа. За хүнсний хог хаягдлыг бууруулах ямар арга зам байна вэ? Ахын төвшөндөө бууруулах гэдэг үзэхээр эхлээд бол хүнсний ямар хоол хүнснийхээ хэмжээгээ тааруулж бэлдэх хэрэгтэй. За одоо ялангуяа одоо ингэ нэг тэмүүлэл үйл явдал одоо цагаан сарын дараа бол хүнсний хог хаягдал бол асар хэмжээгээр нэмэгддэг. Энэ бол одоо бид нар тавган ширээн дээр аль болох олон төрлийн хүнс ингээл хүнсний бүтээгдэхүүн олон төрлийн хоол хүнс ингээ бэлдэх сонирхол өндөр байдаг те. Энэ маань болохоор нэгдүгээр та хүний эрүүл мэндэ бодох хэрэгтэй. Хоёрдугаар энэ маань одоо удаан хугацаанд хадгалах боломжтой гэдгийг бодоод хог хаягдал гарахгүй байх талаас одоо айл болгон өрх болгон анхаарах хэрэгтэй. Мөн одоо хэрвээ хоолой захиалсан бол хоолой хийсэн бол тэр тавган дээр байгаа хоолой гүйцэтгэж дуусгах одоо бас нэг арга байгаа. Ер нь одоо монголчууд мөн өөрсдөө мэдлгүй аягүй хэрэгждэг шүү дээ. Яг идэх хэмжээгээр болно яг хэрэглэл бас зүгээр юм болов гэж бас анзаарэгддэг юм одоо. Тийм. Одоо хоол захиалаад ресторанаас авлаа гэхлээр үлдээл явчихдаг тийм тэр нь буцаа шууд ингээл хаягддаг. За тэгээ хүнснийг хадгалтын гормыг баримтлах хэрэгтэй. За хэрвээ үнэхээр ингээ хоолны илүүдэл гараад байгаа бол бас хоол тэжээлийн дутагдaltaйгаа бусдаагаа хуваалцаж байгаа болохгүй гэж тийм. За мэдээж дараагийн арга бол бордоо хийх, ахын төвшөндөө бордоо хийх боломжтой. За дахин боловсруулах боломжтой. Дахин боловсруулах гэдэг нь бас илүү тийм үйлдвэрлэлийн арга дахин боловсруулах боломжтой байгаа. Хог хаягдлаа бууруулах, одоо байгаль дэелтэй амьдрах, одоо дэлхийн дулаарлыг бууруулахад бол бидний ухамсар, бидний соёл, тэгээд бидний одоо галтгооноос эхэлдэг юм шүү гэдэг эцэсний хэлмээр байна. Доктортой хөгжлийн боловсролын агуулгын хүрээнд насан туршийн боловсролын үндэсний төв хүнсний хог хаягдлын талаар сэдвт хичээл
та бүгдэд хүргэлээ. Энэ хичээлээр иргэд бид хүнсний хог хаягдал ер нь ямар хор уршигтай тэр талаар мэдээлэл авлаа. Мөн энэ хүнсний хог хаягдлаар бас хэрхэн яаж бордоо хийх үү, гэр ахуй нөхцөл яаж бас бордоо хийх үү талаар мэдээлэл ойлголтыг хүлээж авлаа. Ингээд анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.